За сайн байсан үзэгчдээ Death Note суралтай тавтай Merle Death Note хэмээх алдартай аним дээр Xenomны би аним тайлбар бичлэгнүүд оруулж байгаа. Эхний партийн үргэлжлэл бол 2 дугаар хэсгээ эхлүүлье. Хэрвээ та нар эхний бичлэг үзэж чадаагүй бол яг одоо буцаж ороод үзээрэй. За ямар ч тач Ээл өөрийгөө Light-д хэн болохыг илчлээд Light гүн шоконд орж тэр дор нь алах уу алахгүй юу гэдгээ эргцүүлж эхэлнэ. Манай хүн бол алахыг хүсдэг даанч алж чаддгүй. Яагаад гэвэл Ээл өөрийгөө танилцуулахдаа алдартай Popod-ын нэрийг хэлсэн болохоор хэрвээ тэр нэрийг нь бичвэл Popod нь үхэх боломжтой учраас. Тийм учраас Light тайван ухаалгаар Eelийн тавьсан хүсэлт бүрийг зөвшөөрөн хамтдаа теннис тоглож Light Eelийг хождог. Цааш явах үедээ Eel Light-ыг Kira гэж сэжиглэж байгаагаа түүнд хэлнэ. Light маань нэлээд шоконд орсон ч бас л тайван ухацтай байдлаа алдахгүйгээр хамт кафед орж суугаад. Кафед суух үеэрээ Eel Light-аас хэд хэдэн шалгалт аваад эцэст нь Light-ийн ухааныг биширснээр Kira-гийн хэрэг дээр хамтран ажиллахыг хүсдэг. Яагаад вэ гэдэг нь бас их сонирхолтой. Light Kira болж тааруул хамтран ажиллах явц дундаа алдаа гаргаад баригдах боломжтой. Арай Light Kira биш байвал түүний ухаан бас мэрэгэн сонголтууд нь Eel Kira-г барихад нэлээд нэмэр болно. Яасан ч хоёр талаас Eel ашигтай. Энэхүү саналд нь Light зөвшөөрдөг. Гэхдээ зөвхөн Eelийг жинхнээсээ өөрийгөө батлаад багийнхантайгаа бүрэн дүүрэн танилцуулсан тохиолдолд хамтран ажиллана гэж хариулахад Eel зөвшөөрснөөр манай хоёр хамтран ажиллахаар болдог. Энэ зур Light-ийн аав Soichiro Yagami хүүн Kira байх боломжтой гэдэг дарамт бас ажлын шахалтаас болоод зүрхний асуудлаар эмнэлэгт хэвцэн байна. Үүнийг сонссон Eel Light хоёр хамтдаа эмнэлэгт очин аав нь хүүдээ наа чин жинхэнэ Eel мөө гэд батлаад өгнө. За харин ертөнцийн нөгөө талд бид бүхэн Misa Amane гэх алдартай үзэсгэлэнтэй модель охинтой танилцсан. Түүний ээж аав гэр бүл нь 2005 онд нэгэн гэмт хэрэгтэнд далуулж ямаа алдсан. Тэрхүү гэмт хэрэгтэн Kira буюу Light гарч ирээд өөрийн Death Note-оор алж шийтгэл тооцсноор Misa Amane энэ цаг хугацаанаас эхлээд Kira-г шүтэн пиширч бүхий л зүйлээрээ дэмжих болсон. Ямар ч тач амьдралаа одоо явж исэн чинь дараа нь нэгэн хутга барьсан сталкер гарч ирээд Мисад хайраа илчлэхэд Миса татгалцтал хутгаараа дайран сүрдүүлээд алах гэж оролдоно. Гэтэл бүх явдлыг Jealous гэдэг Shinigami дээрээс харж сууснаар Мисаг хамгаалах зорилгоор сталкерийн нэрийг Death Note-н дээрээ бичиж Мисаг аваад өөрөө өөд болдог. Яг ямар учиртай юм бэ гэвэл Мисад Jealous гэж Shinigami дурлсан хайрандаа эзэмдэгдээд хүнийг амьдруулснаар Shinigami өөрөө өгч байгаа. Shinigami нар хүмүүсийн амьдралыг богиносгох ёстой болохоос уртсгах ёсгүй. Ингээд Jealous-ийн Death Note буюу өхлийн дэвтрийг Rem гэх Shinigami аваад Мисад өгснөөр Misa 2 дахь Kira болж дэлхий дээр 2 Death Note хэрэглэгч бий болно. 4 сарын 22-нд Sakura TV гэдэг телевизийн газар 2 дахь Kira-гаас бичлэг ирэн тэр нь орон даяар дамжуулагдана. Энэхүү бичлэгэн дээр 2 дахь Kira цагдаа нарыг жинхэнэ Kira-г хөөж мөшгөө бойл эсбөгөөс та нар бүгдийг нарчиж хайна шүү. Дээрээс нь Kira-гийн мөрдлөхийг хариуцж байгаа ахлагч эсвэл Eel өөрийн биеэр Sakura TV-д өөрсдөө илчлээд 10 минутын яриа хүргэх гэж шаардна. Шууд дамжуулалтаар Kira 2 эгэлж ирэн хүмүүсийг аснаас олж мөрдөгчд дамжуулалтыг зогсоох гэж телевиз дээр ирэхэд ирсэн хүн болгоныг 2 дахь Kira алдаг. Үүнийг харсан Eel 2 дахь Kira хүний нэр болон царай биш зөвхөн царайг нь харахад л алах чадвартайг нь ойлгож авна. Нэг өсөндөө 2 дахь Kira буюу Misa Amane Shinigami Ice-ыг авсан гэсэн үг. Нөхцөл байдал нэлээд хэцүүдэх үед эмнэлэгтээсэн Soichiro Yagami ахлагч бүгдийг өөрийн гартаа аван телевиз рүү машинтай дайран орж дамжуулалтыг зогсооно. Гэртээ телевизэн үзээ зогсож байгаа Light болохоор өөрөөс нь гадна дахиад нэг Death Note хэрэглэгч байгааг олж мэдээд жоохон санаа зовно. Гэтэ өөрийнх нь талд байгааг мэдсэн учраас Eel-ээс төрүүлж очиод уулзах ёстойгоо ойлгож авна. Тэгсэн нөгөө талд Eel чинь 2 Kira байгааг аль үжээ тооцоолсон байна. Яаж вэ гэвэл Kira нэг зөвхөн гэмт хэрэгтнүүдийг алдаг. Kira 2 болохоор шууд дамжуулалтаараа энгийн иргэдийг хамаа намаагүй алсан. Үүгээр үндэслээд Eel Light-ыг Kira гэж жүжиглээд Kira 2 руу хариу бичлэг хэлгэхийг хүснэ. Үнэн ухаантай. Ингээд 2 Kira бие рүүгээ бичлэг шийдэлцэн үхлийн бурхан гэх мэтчлэн зүйлсээр холбогдсон биенээ батлаад хамтдаа уулзалтахаар болно. 2 дахь Kira-тай уулзгаар Light нууцаар ирсэн боловч Kira 2 ирдэггүй. Гэхдээ бас үгүй ээ. Kira 2 үнэндээ ирсэн бөгөөд Shinigami Ice-ийн гэрээг үхлийн бурхантайгаа Misa хийцэн болохоор Light-ыг бусад хүмүүсээс ялгаад Kira гэдгийг мэдээд авчдаг. Light-ыг мэдсэн биш тэр даруйдаа Misa Light-ийн гэртэн очоод бүх зүйлээ тайлбарлаад баярлснаа илэрхийлээд өөрийнхөө Death Note-ыг өгөөд хүүхдлээ өөртөө зүтгэн гин. Хариуд нь миний найз залуу бол гэхийн Light сонсчоо. За энэ охин ашиглчаад алчий дөө хэмээн тооцоолоход Misa-гийн Shinigami Rem Light-ад хэрвээ Misa-д ямар нэгэн аюул учруулах юм бол би өөрөө чамайг ална шүү гэж сүрдүүлснээр Light Misa-тай хамтрахаас өөр аргагүй болно. Бас нэмээд Light өөр охтосдоо үерхэж болох нөхцөл өөртөө үүсгээд Misa-г нэг сайхан үсэж аваад л ойлголцчихно. Жинхэнэ red flag. За манай Light чинь хэдэн 7 хоногийн зай майтай уулзах дүрм гаргасан боловч нөгөө Misa гуйд хоосон шинжгүй маргааш нь л хурж ирээд уулзаастай. Ямар ч гэсэн энэ боломжийг нь Light ашиглаад Misa-гийн уцыг хурааж авч маваад Remтэй ярилцсан. Харин Eel маань Misa-гийн Sakura телевиз рүү илгээсэн Kira-гийн бичлэгнүүдээс Misa-гийн үсийг олж баримт нотлохоо олсноор Misa-г барьцаалан асуулт шалгаад явуулна. За Misa барьцаалагдаад хүндхэн байдалд орсноор Light араа одоод аимшигтай урт төлөлгөөг сэтнэ. Бүсээ чангалаар үзэгчтэй одоо хэдүүл маш урт аимшигтай төлөлгөөний талаар ярилцах гэж байна. Light Misa-гийн Death Note-ыг Ryuk өгөөд
өгөөд өөрийнхөө Death Note-ыг RAM-д өгөөд RAM-ээр нэгэн буруу эрх мэдэлд ашиглах үе хүнд дамжуулна. Death Note-ны эзэмшлийг хооронд нь солилцсноор яг яаж байгаа юм бэ гэвэл Death Note-ийнхаа ой санамжийг Light болон Misa нар тэр дор нь мартна. Ийм зүйлс болсныг хоёул хизээч санахгүй ба жирийн л найз залуу найз охин болон хувирна. Ингэнгүүт аллах зогсох боломжтой учраас Light өөрийн Death Note-өө завхаа эрх мэдэл мөн төгрөгн шунсан хүнд өгөөд аллагыг үргэлжлүүлсээр байна. Мөн Death Note-өө өгөхөөс өмнө 2 хуурамч дүрм зохион бичнэ. Ямар хуурамч 2 дүрм юм бэ гэвэл нэгт Death Note-ыг устгах үгүй хийх юм бол эзэмшигч нь үхнэ. Хоёрт Death Note-н дээр 13 хоногийн дотор хүн алахгүй бол эзэмшигч үхнэ. Гэдэг 2 худлаа дүрм зохиогоод өөрийгөө ээлд Kira биш гэдгээ батлахын тулд Misaтай хамт өөрийгөө тусгаарлан барьцаалагдана. Үндсэн зорилго нь яг ямар учиртай вэ гэвэл Light Misa 2 ямар ч ой санамжгүй болон тэдний хуурам эхлээд өөрсдөө гим зэмгүй хэмээн батлах. Тусгаарлагдаад эхний 7 хоног бол хүн үхэх болдог. Гэхдээ 15 өдөр хоригдсны эцэст хүмүүс буцаад л үхэж эхэлнэ. Эцсийн нэг шалгалтын дараа Light болон Misa нарыг одоохондоо гим зэмгүй гэж үзээ сулдаг. Суллагдсан Light бүхий л ой санамжаа мартсан учраас ээлд бүр тис өөр хүн шиг санагдах ч ажлаа өргөжүүлэн манай хэд шинэ Kira болох Kyosuke гэх залууг барьж авахар мөшгөө ажиллана. Товчхондоо Light Death Note-ийн талаарх бүх ой санамжаа алдаад яг л өөрийнхөө ээлдд хилээд харуулад байсан жирийн нэгэн залуу болон энэ удаа бодтойгоор Kira-г хамтдаа ярийн сурвалжилж байгаа. Kyosuke гэдэг залуу нь болохоор Yotsuba гэх том компани корпорацид ажилладаг бөгөөд эрх мэдлээ маш буруугаар ашиглан Death Note-ийн хүчээрээ оргилд хүрэхээр оролдож байна. Light маань майр ухаантай болохоор Yotsuba компани гинтийн хурцтай өсөлт бас дээд албан тушаалтнуудын өхлүүдтэй холбон энд л Kira байгаа юм байна гэж ойлгож аваад Misa өөрийнхөө моделийн давуу тал чанаруудыг ашиглан Kyosuke-г үннээ илчилж байгааг нь баримтжуулж аваад Kira гэдэг нь баталгаатай болсон зэрэг цагдаа нар хамтдаа түүнийг барьж авснаар Death Note-ыг олно. Олсон Death Note-нд Light хүрээд өөрийнхөө бүх ой санамжийг эргөө олж аваад цагандаа нуусан Death Note-ийн хэсгэн дээр Kyosuke-гийн нэрийг бичээд алчдаг. Дараа нь нуусан 2 дахь Death Note-оо Misa-гаар ухаж очиж авахлаад дахиад л хүмүүс алуулж эхэлнэ. Энэ бүхэл явц нь Элийн анхаарлыг татаад Misa-г сэжиглэж Misa-г маш аюултай байдалд оруулахад Shinigami RAM Misa-д дурлсан болохоор хамгаалгаас өөр аргагүй төрж Эл болон Элийн жинхэнэ цусны туслах батарейг хамтд нь алдаг. Misa-гийн амьдралыг уртсгаснаар Shinigami RAM үхээд Элийн зүрхэн зөксөж Light-ийн гаранд унахад хожлыг авсан Light урд өмнө нь байгаагүй жаргалыг мэдрээд бусадтай дүр эсгэж харамсаж байгаа мэт болоод Элийн үүрэг оройлт ажлыг мөрдөгчнөр дундаа хамгийн ухаалгна гэдэг нэрийдлэр өөртөө өгнө. За ингээд Light Kira-н ч болчлоо, Эл нь ч болчлоо. Ийм том 2 эрх мэдлийн авсан байхад зогсоогдшгүй юм шүү дээ. Гэтэл Элийн туслах батарей дэлхийд даяар асрамжийн газруудыг тэтгэдэг байсан ба тэндээ бүх хүүхдүүдийг мөрдөгчөөр бэлдэн Элийн залгамжлагчийг хайдаг байсан байна. Үүнээс нь Ээлтэй хамгийн ойр төгөх Mello-гээ сэтгэл хөдлөл өндөртэй ухаалаг хүү түүний эсрэг нь нэр химэх 50 дараа ухаалаг хүү шалгаран Kira-г барихаар бас ажиллана. Mello нэр хоёр хоёулаа л Элийн залгамжлагч гэсэн Mello-гийн шар үстэй хүү болохоор нэртэй хамтран ажиллахыг хүсдэггүй. Тийм учраас өөрийнхөө замыг хөөгөөд мафийн бүлэглэлтэд нэгддэг. 5 жил өнгөрлөө. Бүх дэлхий Kira-г шүтэн биширч мөргөж хуйлаар нь амьдардаг болж эхэлж байгаа өгөөд Light маань улсын цагдаагийн ерөнхий газар ажиллаж байгаа. Ер нь бүхэл зүйл түүний үслээр явж байна. Дааш түүний эсрэг FBI толгойлогч нэрийг Америкийн ерөнхийлөгчтэй уулзуулан Kira-г буулгаа авах SPK нэршилтэй нууц бүлэг байгуулна. Mello болохоор Японы цагдаа нарт Death Note байгааг мэдчихсэн болохоор мафийнхантайгаа цагдаагийн газрын даргаыг барьцаалаад Death Note-ыг өг гэж сүрдүүлсэн боловч Light маань байдлыг гартаа аваад цагдаагийн газрын даргаыг Death Note-н дээр бичээд алчна. Тэгсэн Mello болон мафийнхан шантрахгүй бүр Light-ийн төрсөн дүүг нь барьцаална. 13 эрхэнд орсон буландуусан Light маань SPK-тэй хамтран ажиллахаар холбогдоод дараагаар нь Death Note-о Mello-гийн багт өгч дүүгээ буцаан автал Death Note-ыг эзэмшсэн Mello SPK-ийн ажилчдыг алж нэрээр тоглоом шоглоом хийн. Их ноцтой асуудлууд өрнж явахад Light-д очсон анхны Death Note-ийн бүр яг үнэн эзэн гарч ирээд Death Note-о олж авахар оролдоно. Ryukin Light-д өгсөн дэвтэр нь яг үүндээ өөр нэгэн Shinigami-гийн дэвтэр байсан бөгөөд тэр Shinigami нь хурж ирээд буцааж авах гээд байгаа гэсэн үг. За жоохон толгойн нэрж байгаа хүмүүс тайлбарлахад энэ хүү дэлхий дээр 4 Death Note байгаа. Одоогийн байдлаар Ryukin өөрийнх нь Death Note, Rem-ийн Death Note, Jealous буюу Misa-г аварсан Shinigami-гийн Death Note, Sido буюу Ryukin Light-д өгсөн Death Note. За Ryuk-д болохоор өөрийнх нь Death Note нь бол байдгаараа байгаа. Харин Sido-гийн Death Note нь Японы цагдаагийн газар байсан бөгөөд Light-ийн дүү буцааж авахар солилцоо хийгээд Mello дээр очсон байгаа. Харин Light-д болохоор Misa-г аваад өгсөн Rem-ийн дэвтэр, бас Misa-г аваад өгсөн Jealous-ийн дэвтэр байгаа. Товчхондоо Light-д 2 дэвтэр байгаа, Mello-д 1 дэвтэр байгаа, Ryuk-д өөрт нь 1 дэвтэр байгаа. Shinigami Sido хайж явсаар Mello-д Death Note-нд байгааг олоод буцааж авахыг хүссэн чинь Mello-гийн багийнхан бидэнд тусалбал буцааж өгөө гин. Light анхны Death Note-о буцааж авах зорилгоор өөрийн эзэмшлээ аавдаа өгж аав нь Shinigami Ice-ыг ашиглан Mello-гийн бүлэглэл рүү дайрж орон амжилттайгаар Death Note-ыг буцаан авч Mello-г алхахын даваан дээр Soichiro Yagami түүнд бурууга үлээх боломж олгоход мафийн гишүүн түүнийг бууснаар хүнд бэртэлд оруулна. Soichiro Mello-гийн нэрийг Shinigami Ice-аар харж чадсан бөгөөд түүнийг өгөхөөс нь өмнө Light Death Note-н дээр нэрийг бичүүлэхийг оролцдог ч бичиж чадалгүй өгдөг.
Бас Light Death Note-ийн эзэмшлээ аавд өгчихсөн болохоор түүний Shinigami Eyes-тай аавд нь Light Kira биш гэж харагдсанаар санаа намарч аав нь баярын нулимс тусааснаар өөд болно. Дараа нь Shido өөрийн Death Note-аа авч буцснаар Light-д нэг Death Note, Misa'д нэг Death Note үлдэж байгаамаа. За тэгсэн саяны дайнаас Melo амьд үлдсэн байх бөгөөд Нierтэй уулзаад хоорондоо мэдээл хуваалцахад Nier өөрийн тамагта бараг л бүрэн итэн Light-аас янз янзын асуулт асууж бас түүний багийнханд наад хүн чинь Kira байх боломжтой гэж та нар бодож үзсэн үү гэснээр баг дотроо хардалт сэрдэлттэй болно. Эдгээр зүйлс нь Light-д маш их сул талуудыг авчирч байсан болохоор Light нэн даруйд л Nier-ийг зайлуулахаар Sakura телевизийн Kira-г төлөөлж мэдээлэл хийдэг ах хууг SPK рүү Kira-гийн мөргөгч нартай нэгтгэн дайруулна. Nier тэр хавьд мөнгөөр бор оруулж аюулаас шурган гараад Light-ийн мөрдөн байцаалтын багтай дахин холбогдож ярилцсан Light-д бүрийн хардалт үүсгээд мөрдөгчд Light-ийн гэрээ шалгахаар олж шалгахаар очтол Light-ийн үйлдэлийг нь таамаглаж өөрийн шин төлөвлөгөөгөө боловсруулсан байна. Тэрээр Teru Mikami гэдэг маш том шудраг үзэл бодолтой залууд Death Note-оо өгсөн бөгөөд хэнийг алах гэх мэтчлэн мэдээлэл өөрийн их сургуультай үерхэж байсан Kiyomi Takada гэх бүсгүйгээр дамжуулан хэлж байгаа болж таарна. Nier багаар энэ үйл явцын таамаглан ямар ч тач Light бол Kira, тэнд дүр хэсгээд аллага үлдэж байгаа хуурамч Kira, энэ хоёрын холбоос нэг хүн байгаа гэдэг таамагийг гаргаад баттай болохоор хүлээж байтал Mikami дэндүү их шудраг ёсыг эрхэмснээсээ болоод Death Note-ыг олон нийтийн газар ашиглаад Nier-ийн таамагнд баталгаа нотлохоо өгнө. Бас Light-ийн маань мөрдлөгийн багийнхан Kiyomi Takadaтай нууцаар харилцсан хэнийг алах талаар зөвлөж байгааг нь олоод мэдчихдэг. Эсрэг талд Misa маань өөрийн тоглолт ивентэд оролцох гэж байсан ч Mogi их мөрдөгч нь Light-ийг Kira гэж сэжиглэж эхэлсэн болохоор SPK-тэй хамтран Misa-г түр саатуулна. Light, Misa, Mogi хоёр алга усныг мэдээд Nier-тэй холбоо барихад Nier бодлын шатар тоглоод Misa болон Mogi нар өөрсдийн үзлээр энд ирлээ гэд хэлчихдэг. Дээрс нь Nier Mikami-г Gym-дээ дасгалаа хийх үеэр нь нууцаар Death Note-н дээрх гарын бичиг хэв маягийг харьцуулаад бүр мөсөн батлаад авна. За ингээд Nier маань Light болон түүний багийнхантай агуулгын байранд уулзалтахаар тохирч эцсийн шийдвэрт хүрэх гэж байхад Melo Light болон Mikami-гийн голын эмэгтэй Kiyomi Takadag барьцаалж авч цугтаад байршил илрүүлэгч байхгүйг нь шалгах зур Takada нуусан Death Note-ийн хэсгэн дээрээ Meloгийн нэрийг бичиж алаад нөхцөл байдал нэлээд хэцүүсэн учраас Takada Mikami болон Light руу холбоо барина. Асуудалд орсон гэн сонсоод нуусан Death Note-н дээрээ очиод Takadaгийн нэрийг яс Light биччихдэг. Уг нь бүх зүйл Light-ийн хүслээр болсон ч Mikami банкнд нуусан байсан Death Note-н дээрээ давхар Takadag очиод биччихдэг. Үүн дээр нь SPK ажиллаад жинхэнэ Death Note-ыг хураагаад авна. За ингээд Nier болон Light-ийн уулзалтах өдөр нэрж уулзаад Light Mikami-гаар тэнд байгаа бүх хүмүүсийн нэрийг бичүүлээд хожлыг авлаа хэмээн баярлдагч. Nier болон SPK-ийн багийнхаа аль хэзээ Death Note-ыг аваа солилцсон болохоор бүгдийг нь газар дээр нь алхажсэн Light болон Mikami-гийн төлөвлөгөө бүтлгүйдэж Light маань хаашаач зүхтах гарцгүй болно. Баригдаад буламдуулаад зүхтах гарцгүй болсон Light маань намайг гүтгээд байна гэж ойлж уйлж бусдыгаа итгүүлэх гэсэн боловч хинч түүнд итгэдэггүй. За тэгвэл бүгднгийн чинь нэрийг биччихийл та гэж цагандаа нуусан цаасаа гаргахад нь мацуудаа Light-ыг буудаад Light хүнд бэртэл аван цааш цухтана. Харамсалтай нь маш их цус алдаж ямар ч зүхтах гарцгүй болсон Light-ыг Ryuk хараад өөрийн Death Note-н дээр бичснээр Light маань ухдаг. За ингээд та бүхэнд Death Note анимыг товчлон бүхэлд нь хүргэлээ. Орхисон гээсэн юмнууд бол байгаа. Яагаад гэвэл энэ бол аним товчлол. Зарим нэг деталь түүхүүдийг бол нэлээд товчлоод ярьсан байгаа. Тийм болохоор ойлгоорой. Бас мэдээж анимийнхэн товчлол болон жинхэнэ анимыг нь өөрөө үзэх ялгаатай байгаа шүү. Тийм болохоор би та нарт өөртөө энэ анимыг олж үзээрэй гэж зөвлөе. Бүтнээр нь өөртөө үзвэл бүр гоё аним байгаа шүү. Тийм болохоор заавал үзээрэй. Бас өнөөдрийн бичлэг маань таалагдсан бол лайк болон subscribe дараад дараагийнхын бичлэгээр уулзтал түр баяртай.